Сайн бацхан ирэх үзэгчтэй. Та бүхэн Зөмбөлгийн мөрлийн нэвтрүүлгийн хамгийн анхны дугаарыг төлөө авч үзэж байна. Манай нэвтрүүлэгт маш олон хүмүүс сандаж зөмбөлтнүүдээс тусалсан авахыг хүсдэг. Тиймээс энэ удаа Монголын шидэг зөмбөлчдийг илэрээгүй гэмт хэрэг дээр тусалсан авахаар энэхүү нэвтрүүлгийг зохион байгуулж байна. Ингээд Зөмбөлгийн мөрлийн нэвтрүүлэгтээ хамтдаа байна үзэгчтэй. Манай нэвтрүүлэгт хүүгээ зурдаар алдсан нэгэн их хандсан юм. Миний хүүгэнд Сэлэнг аймгийн сайхны хөтлөл гэдэг газар 2012 оны 6 сарын 11-ний өдөр 2-3 хүмүүс нийлж амь насны хохироос ирэх гарсан. Аллага нь болохоор зэрэг хаанаас нь тодорхойгүй болоод байна. Түүний хүү Батбаярын инх орших 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнг аймагт ажил хийхээр яваад тэр шөнөдөө модоос дүүжилж амь насаа алдсан байдалтай олджээ. Сэлэнг аймгийн цагдаагийн газар энэхүү хэргийг амиа оруулсан гэж үзэж байгаа бол талигач инх оршихын гэр бүлийнхэн цагдаагийн байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ба түүний ээж хүүгээ хизээч амиа оруулах хүн биш гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Тэр амиа оруулахад ямар ч нөхцөл шалтгаан бол байхгүй. Дүүгийн маань одоо авуустай чанар гэх юм бол ер нь л өөр их амьдралд хайртай биднээс өөр айлдаг. 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр талигач инх орших Сэлэнг аймгийг зорин Улаанбаатар хотоос гарчээ. Шөнийн 1 цагийн үед Сэлэнг аймагт очисон бөгөөд замдаа найзтайгаа таарсан байна. Тэр найз нь инх оршихын хамтран амьдрагч Ааг, найз эмэгтэй болон хоёр эрэгтэй хамт Сэлэнг аймгийн төвөөр наргиж явааг хэлсэн байна. Хоёр эрэгтэйг нэг нь болох Б Аатай өмнө хамт амьдарч байсан бөгөөд тэр хоёр нэг охинтой байжээ. Тухайн өдөр охиныхоо дөрсөн өдрийг тэмдэглэж байсан нь дэргэнэ. Найзтайгаа удангаж уулзсаа сарлаа явсныхын дараа найз нь дахиад ярих гэсэн чи ерөөс утас нь холбогдохгүй болохоо очсон. Өвнийг мэдээд инх орших эхнэрээ болохоор найзаасаа салж яваад өнөөх дөрөвтэй хамгийн сүлд таарсан байна. Харин шөнө 4 цагт түүнийг Сэлэнг аймгийн төвөөс 5 км зайтай орших Хилийн хориотой үс болох сайхны хөдөлд машиныхаа хамгаалтын бүсээр боож модноос дүүжлэгдсэн байдалтай нас орсон байхыг Хилийн цэргийн хоёр байлдагч олжээ. Шөнийн 1 цаг гэхээр чин зэрэг тэр ойлгомжтой 1 цагт болсон явдлыг маргааш нь бараг 15 цагийн дараа Сэлэнг аймгийн тэр хүмүүс надад мэдгдсэн. Ээж нь хүүгийнхээ үхэлд түүний хамтран амьдрагч Ааг ямар нэгэн холбоотой гэж үзэж байгаа. Учир нь талигач инх орших нь амиа оруулахын тулд заавал Сэлэнг аймгийн төвөөс 5 км зайтай сайхны хөдөл рүү явган явж амиа оруулах байсан уу? Түүний унаж явсан Hyundai Avante маркийн машин Аагийн гэрийн гаднаас хаалга нь хонхойсон байдалтай олджээ. Сэжигч байгаа таамаг байгаа тэрээс хамт согтуугаар дөрүүлээ согтуу явж байсан бүр шөнийн 1 цагт дөрүүлээ согтуу явж байсан харсан хүн байдаг. Тэгээ тэр хэрэг болсны дараагаар тэр хэргийн газраас сутаас нь харсан бас харуулын зэргүүд байдаг байхгүй юу? Аав нэхэндээ хэргийн талаар огт мэдэхгүй гэж байснаа сүүлдээ хамт сайхны хөдөлд очсон. Сайхны хөдөлд очоод инх оршихыг машиныхаа хамгаалтын бүсийг асаагуураар таслаад мод руу орсон. Хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь гэрлүүгээ явсан гэж мэдээлжээ. Талигачийн ээж хүүгээ тамхи огт татдаггүй, бидээ гал авч явдаггүй гэж хэлсэн. Мөн хэргийн газар болон машинаас ямар ч асаагуур олдоогүй нь анхны сэжиглэх үндэслэл болжээ. Сэжиглэх үндэслэл 2. Хэргийн газарт эхний дүүжилсэн модны мөчөр дац хэтрээ тугарч унсан бөгөөд дахин өөр мөчрнөөс дүүжилсэн байдаг. Инх оршихын өмсөж явсан цамц нь чирсний улмаас урагдсан байдалтай байсан. Түүний унаж явсан машины арын суудал дээр модны үрдс олдсон байдаг. Энэ нь түүнийг дүүжилсэн хүмүүс модонд авирах үед хувцсанд нь наалдаж машины суудалд үлдсэн байх үндэслэлтэй. Сэжиглэх үндэслэл 3. Шөнийн 4 цагт сайхны хөтөлбөрийн харуулын постод өөргөө гүйцэтгэж байсан хоёр цэрэг эмэгтэй хүний хэмээн орилох чимээг сонссон байна. Хоёр цэрэг чимээ гарсан зүгт гүйж очиход цагаан өнгийн машины арын хаалгаар хоёр эрэгтэй хүн суугаад машин зүхтаасан байна. Хоёр цэрэг гайхаад орчныг харахад тэр хоёрын дээр модноос дүүжлэгдсэн цогц байжээ. Даавал 5 метрийн өндөр модонд гэсэн тийм. Нэлээд дээр гэж. Хоёр эрэгтэй хүн нэг эмэгтэй хүн байсан. Энэ үрээ харсан. Тийм. Цамдан нас тодорхойлсон шүү дээ. Камерыг хийсийг харсан уу? Би ч яг
Машины арын суудалд наалдаж үлдсэн модны үртэс, ээжийн хэмээн орилох эмэгтэй дуу, хоёр зэргийн харсан үйл явц энэхүү хэргийг явж амиа хорлох үйлдэл биш гэдгийг батлан харуулж байна. Тэр бол тэгээд их нотлох баримт бол ихтэй. Хоёр гэрчтэй тэр нотлох баримт тэр машин тэрийг нэгдэрсэн утсан дээр байгаа хүнтэй ярьсан мессеж эднэр гэлсэн. Илх юм бол одоо зөндөл юм байгаа дөө. Сэжигтэн Бэн Сэлэн аймгийн тагнуулын байгууллагад ажилладаг. Хамт байсан ил нь хил хамгаалах газар ажилладаг бол Агийн өвөө нь Сэлэн аймгийн цагдаагийн газарт насаараа ажиллаж байсан өндөр цолтой хүн байдаг. Тиймээс ч энэхүү хэргийг эхнээс нь хүн амны хэрэг биш, амиа орлсон хэрэг болгохын тулд хэргийн байцаагчийг солих, сэжигтнүүдийг цагдаа орох байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгох, хавтас хэрэгдэх материалуудыг солих зэрэг олон үйлдэлүүд хийсэн байна. Би өөрөөсөө Сэлэнгийн цагдаа гэх бүр ингэж хэлмээр. Цагдаагийн даргын хүүхэд гэмт хэрэгтэн байх ёсгүй гэж та нар бодож байгаа. Тийм бол биш шүү дээ. Ийм одоо ийм сэтгэл санааны болоод энэ арга ирихнийг алдсан ийм биднээсээс өөр зөндөө усуд байгаа. Энэ шашаатандаа ингээд хөөцөлтөд яваад байдаг байсан ч гэсэн яваад байгаа ч гэсэндээ цаанаасаа ингээд ерөнхийдөө мөнгө дийлээд, эрх мэдэл дийлээд энийг эргийг ингээд дэрс дараад нөгөө нэг одоо биднээс ийм жирийн амьдралтай усуудыг ерөөсөө авч хилцэхгүй ямар ч байгууллагад ерөөдөө тэгээд яваад байдаг. Тийм учраас би энэ байдлыг энэ зөвөрөнд тодруулж өгөөч гэдэг. Зүүн бэлгийн тулааныг бас нэлээд олон удаа үзсэн. Олон ч юм илрүүлдгийг би харсан. Тэгээд би ажиллахаар зүүн бэлгийн тулаан 2 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Лам Мегмаржав, зүүн бэлгийн тулаан 3 нэвтрүүлгийн ялагч Зайран Дорчамд, 4-р цувралын шилдэг оролцогч Удган Өөлөн, 5-р зурлын ялагч Зарин Мөнх Эрдэнэ нар хэргийн газар очихоор болж Сэлэн аймгийг зорьсон юм аа. Ингээд энэхүү хэргийн талаар мэдээлэл өгөхөөр зүүн бэлэгтэн Лам Мегмаржав хэргийн газар хуралцсан ирээд байна. Би тэнэ зүүн бэлгийн актемд хүсэлт гаргасан. Нэгэн 2012 оны 6 сарын 11-нд миний хүүгэнд хэсэг хүмүүс алаад цогтаацсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн талаар нэг мэдээлэл өгөөч. Ямар хүн болсон бэ гэдгийг эзний тодруулах гэж би танад хандсан. Тэр талаар тань тарин би хандж байгаа маа. Хүүгийн чиний батарейн хөрс. Ямар жилтэй вэ? Бар жилтэй. За энэ хэрэг бол ерөнхийдөө энэ газар бол үлддэг хүн. Энэ газар бол амин авсан хань, амин байхгүй болсон хань бол чичил тавьсан байна л да. Нэг мөхтөнтэй холбоод тэр маань одоо өөртөө нэг өөр дотн ч юм уу гэрүүлийн харьцаатай ч юм уу тийм хүн байна. Зүүн бэлэгтэн Мегмаржав энэхүү хэргийг ойр дотны эмэгтэй хүний оролцоотой гэдгийг хэллээ. Тэр нүдтэй эрэгтэй хүн бас харагдчихна л да. Үнэн дөрдөө биетэй нэг эрэгтэй хүн байна. Ерөнхийдөө бол тэр бол нэг тийм байшин туссан л хэрэг юм байна да. Мегмаржавын үзэж байгаагаар аллах нь энэ газар болоогүй. Талигачийг өөр газар хороогоод энд зөөж авчирч амиа хорлсон болохоор оролцсон гэж үзлээ. Энэ амин хэрвээ бүрдсэн бол талигачийн маань сүнс ч юм уу тийм ээ. Сүнсний энергиндээс мэдрэгдэх хэрэгтэй. Энэ зүгээр амин байхгүй болцоо одоо амин өөрөө амиа хорлсон ч юм уу нэг тиймэрхүү сэтэлтэйгээр одоо энд авчирсан байна. Энэ нэг хуулийн байгууллагт ажилладаг ч юм уу төрийн хувьд өмсдөг ч юм уу нэг том тавууш харагдаад байна л да. Тэрний талаар юу бодлоо? Холбогдож байгаа нь үү? Dan ерөнхийдөө энэ хэргийн хаацалж байгаа тэр эмэгтэй хүнтэй бас их ойр дотны холбоо байна. Сэжигтэн Бэн Сэлэн аймгийн тагнуулын байгууллагад ажилладаг. Хамт байсан ил нь хил хамгаалах газар ажилладаг бол Агийн өвөө нь Сэлэн аймгийн цагдаагийн газарт насаараа ажиллаж байсан өндөр цолтой хүн байдаг. Энэ хэрэг бол их томтгүй байна.
одоо нугасаа болцсон байна. Би бол бодож байгаа. Миний хөө өөрөө хэзээ ч энэ дэр өөрийгөө ална гэж байхгүй. Тийм учраас энэ хүний хэлж байгаа би үндэстэй яг миний таамаглаж байгаа таамаг бол яг үндэстэй гарч ирлээ л гэж бодож байна. Харин удаан ойлон энэхүү хэргийг хэрхэн мэдрэх бол хэсэг өлөх хүмүүс нийлээд хэлэх үгээ нэгтгэж байхад хөөрхий тэр хүнийг хулгараас нь голд чичирч аваачаад өөдөн дэш нь өргсөөр байгаад үлгэж хөрглөө. Гурвалжиндөө бор царайтай тэр эрэгтэй хүнийг дээрээс хаацалан хамгаалж байна. Энэ хүнийг тас дарж байна. Гэвч энэ хүн удаа дараа таарч байсан таньдаг мэддэг хүмүүс байх юм. Сухсан хүний сүнс ихэнсээ нэг юм асуугаад байна. Их нь энд байна уу? Энэ өөрийнх нь алсан хүнтэй холбоотой. Энэ өөрийнх нь алсан хүнтэй холбоотой нэг юм гаргаад ирээч гээд байна. Ямар юм бэ? Чамаас юм нэхэд байна. Чамаас ийм юмыг олооч гээд байна. Бичиг баримт гээд байна. Ийм дэвтэр шиг ийм юм үзүүлээд байна. Ийм юм олоолаадах гээд байна. Эрэгтэй хүн юм, эмэгтэй хүн юм уу? Эрэгтэй хүний зүгээс гээд байна. Тийм юм хайж олуулаад гаргуулаадах гээд байна чамаг. Ойлгов уу? За. Ийм дэвтэр үзүүлээд байна. Ийм дэвтэр харуулаад тамга тэмдэгтэй юм харуулад байна. За. Өрөөнүүдээ заагаад байна энэ хүн. Хорооныхоо өндөгнүүдийг ойлгов уу? Ойлгож гин үү? Энийн учрыг ойлгож гин үү та нар? Ингээд байна. Энэ юмыг шалгуул гээд байна. Ойлгож гин үү? Ингээд байна энэ хүн. Ингээд байна. Дуун гарахгүй байна энэ хүн. Тоолоор вагдаа дуун гарахгүй байна. Дохой зангаагаар ингээд байна. Ойлгов уу? Би таныг нэг танаас хэлж байна. Дуун гарахгүй байна энэ хүний. За үнэтэй мэдээлэл өгсөн баярлалаа. Тэгээд ер нь бол биднээс юм дотроо бодож таамаглаж ирсэн юм бүгдийг нь хэллээ л дээ. Тэгээд ер нь Тэр хаалт багдал яаж чадахгүй гэдэг нь миний үг. Хаалт нь багдалцсан. тийм санийгт хэлж чинь саний буусан хоолыг нь баагаад өнгөрт хоолыг нь баагаад алдсан болохоор яг гараараа тохио өгөөд тэгээ нэг юм ярьж чадахгүй ингээд тэр нь яг л шинжилгээ гэдэг тэр шинжилгээнийх нь бичиг хөдлөө да. Тэр шинжилгээ зөв гарна гэдгийг цаанаас нь хэлээд байдаг чинь. зарим дор чамд энэхүү хэргийн талаар бодит мэдээллүүдийг өгч эхэлсэн юм. Бид нэр таны зүүн бэлгийн академи тандаж хүүгийнхээ өвлийн ажиллагааг тодруулах гэж хүсэлт гаргасан юм аа. Тэгээ тэр талаар мэдээ нэг тодруулж өгөхгүй юу? Яг хэргийг гардаж өвлөсөн болохоор хоёр хүн гэж орж ирж байгаа. Хоёр хүн болохоор ерөнхийдөө та нарын сэжиглэж байгаа хүн мөн болж таарах болов. Баяр Наса гэсэн нэр орсон хүн байж болох талтай байна та. Тэгээ ерөнхийдөө хэрэг болох үйл явцыг бас тийм олонний хөлөөс нэг тийм зайтай газар биш гэж харагдсан. Тэгээд цогцоо эндээс олсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хаврагчийн цогцыг болохоор эндээс өөр газар зөөж авчирсан гэж үзэж байгаа.
Яг болохоор одоо энэ чинь зурагшааны төв газар гэж байгаа шүү дээ. Төвөөс ерөнхийдөө нэг жоохон баг төв дотор ойролцоо маягийн газар харагдсан. Тэгээд тэрхий газар нурд нь бас хэрэг болж исэн ч юм тэгж мэдгдсэн л дээ. Тэгээд та нарын сэжиглэж байгаа юм болохоор юм уу эсвэл тэр одоо сэжигтэн хэрэгтэн гэж үзэж байгаа. Тэр хүн нь болохоор юу? Хоёр хүн өндөр, нэг нь бол өндөр насаар олон хохирогч ясныг 4 ах юм уу 6 ах. 4-6 ах. Тэгээ бас урд нь тийм ял шийтгэл хөдөлж байсан байж болох талтай. Хүн үлдсэн, гардж үлдсэн. Тэгээд яг цуг яасан хүн байсан хүн нь болохоор өндөр хүн гэж бас арай нуруугаар навах мөрнөөс нэг жоохон өндөр тийм хүн мэдгдсэн л дээ. Тэгээ яг энэ болохоор бас хэлэхгүй нэлээд удаа явцдагс. Одоо өнөөдрөөс хойшоогоо ч дахиад нэг хагас жил ч юм уу 8 сар хэрдээ явна. Гэхдээ энэ улсын хэмжээнд том байгууллагуудаас дарамт шалт үзүүлж тэгжээж илэрнэ. Ер нь бол яг илэрх хэрэг гэж үзэж байгаа. Тэгээд тэр намхан хүн тэр үйлдэлсэн хэргийг хоёр алуурчны намхан хүн бол ерөнхийдөө цочирдсан байдалтай байна. Хоёр өөрөө яг тийм хэрэг болно гэдгийг мэдээгүй байсан. Тэр хэрэг болсон процесс явсан юм нь болохоор ерөнхийдөө нэг яг өөрөө бол яг машин дотор сууж хат гаднаас нь тийм хэрүүл үүдсэн. Одоо нэг хэрүүлүүдэд нэг тийм явц болдог шүү дээ. Яг тийм явцад болоод тийм хохирогчийг машинаас гарч ирэхэд нь тэр хэргийг гүйцээж үлдсэн. Яг хэрэг болсон цаг гэх юм бол 11-ээс 1 цагийн хооронд болоод. Тэгээд тэндээс яах вэ хөө зөв үлийн авчирсан. Ерөнхийдөө бол тагцны энэ арталт нэг жоохон цохилт авсан байх магадaltaй. Тэгээд нэг тийм хүний шоконд орох үед тэр ингэж боомлж амьсгалыг түгжиж алаад тэгээд өөрөө амиа орсон болох гэж тэгж газраас зөөвлж авчирсан л хэрэг гэж үзсэндээ. Тэгээд хэргийн талаар яг тийм тодорхой мэдээллийг бол бас сайн дамжуулж өгч чадахгүй. Та нарын сэжиглэж байгаа хүнийг бол ерөнхийдөө алуурч мөн л гэж хэлдэг. Ийм л байна. Өөрөсөө тэр шүний 1-ээс 4 цагийн хооронд чинь тэр сэжиглэж байгаа хүн яг мөн тэр хүн бас өөрөө бас нэг тийм нүүрэндээ хөнгөн зэргийн шарах сорив авсан байх талтай. Тэгээд та нарын сэжиглэж байгаа хүн бол хэргийг гардж үлдсэн гэж хэлэндээ. Энэ л хэрэг болсон газар биш вэ гэж үзсэн тийм. Болсон газар бол энэ биш. Тэс өөр газар. Одоо энэ сая төвөр дээрж ирсэн төвийн зүүн утсах хавцаа бус хэрэг гэж хэлэндээ. Төвөөс зүүн урд зүгт талигаачин хамтран амьдрагчийн гэрн байдаг. Тэжээлж газар нь ч тэр бидний бодож байгаа юм юм байна. Тэг санамсаргүй байдлаас энэ хэрэг болсон. Яа нэг урдаас төлөвлөсөн тийм хэрэг биш. Тэг гинтийн байдлаар нас алдсан. Ийм байна гэж хэлж чадна. Чадчихдаа өөр юм бол хэлж чадахгүй. Үгүй тэрийг л тодруулчихлаа. Хэрэг болсон газар юм биш гэдгийг л тодруулчвал өс юм илэрхий болчих гээд байна. Хэрэг болсон газар бол юм биш. Ерөнхийдөө тийм нэг хэргийн газраас нэг өөрсдийн уул мөрийг баллах гэж энэ зүгж чадчихсан. Ерөнхийдөө тийм байшин барилгатай газар ш ерөнхийдөө нэг тийм жоохон тал маягийн тэгээд нэг тийм цаахан талд тийм хашаа гэр хороолдож байгаа шүү дээ. Тэр гэр хороол маягийн одоо төв замаас жоохон хойд тал руу гэх юм тиймэрхүү газар. Харагдсан да. Зарим дор чамд энэ газар бол яг хэрэг болсон газар биш гэж үзсэн бөгөөд хэрэг болсон газрыг дүрслэн хэлсэн нь арга гэрийнхнийхэн таамгийг баттгаж байлаа. Тиймэрхүү шалтгаанаас л болж тэр шөнийн тэр арх уусныхаа юунд л миний хөв тиймэрхүү юунд оролцлаа л гэж бодож байгаа. Энэ хэрэг бол угаасаа тийм хүн амны хэрэг гэдэг нь тодорхой. Ингээд орой болж сүүлчийн зөв бэлэгтэн мөн хэрхэн мэдээлэл өгөх боллоо. Зарим мөн хэрхэн мөн л өмнөх зөв бэлэгчтэй адил талигаач энд амнасаа алдаагүй. Хэрэг өөр газар болж энд зөөж авчирсан гэж үзэж байлаа.
Ямар ч гэсэндээ харьцаж болохоор гэж хэлнэ. Энэ чигтэйгээс ирж байна. Сэтэл хэрүүл маргаантай шууд холбоотой. Нэг эрэгтэй хүн их гол. Гэхдээ яг нас барахад бол хоёр эрэгтэй хүн холбоотой. Би бол энэ хэргийг ямар ч л хэлээд хүний оролцоотой хэрэг мөн гэдэг юм би хэлмээр байна. Хүмүүсийн оролцоотой, шууд оролцоотой. Тэр нь хувийн сэтлэр гэдэг юм хэлнэ. Хамгийн эхлээд бол үйл ойлголцох байдал айгүй тийм хурдан нөхцөл байдал дээр их гарч ирээд энд амь нас алдаагүй. Яг сүнс оруулна гэдэг дээр бол айгүй хэцүү бэрхшээлтэй болчиход байна. Надад гэхдээ хилээд байна л да. Хилээд байна. Үгүй, ерөөсөө ийм байгаа шүү ингэсэн гэж нэг эмэгтэй хүнтэй шууд холбоотой. Магадгүй ойр тийм сэтгэл их тийм ойр хүн байсан байж бол нэг талаас их ойр юм Тэр болох гэсэн. Тэр хүний нэрийг хэлээд гэж Азж байгаа л. Тэр хүн ингээ шууд одоо оролцоотой биш чиг гэлээ. Тэр хүн хэрвээ энэ одоо гэдэг танаа хүүхдийн тийм ээ амьдрал байгаагүй бол чиг юм уу тэр хүний үг тэр хүний тэр ятгалаг тэр хүнээс ирж байгаа тийм муу нэг тийм энерги байгаагүй бол чиг гэдэг юм уу. Нэг ёсондоо зүгээр шулуух хэлэхэд хоёр хүний хооронд маш их тийм харал үүссэн гэж би хэлэх гээд байна. Хоёр хүн оролцоотой тухайн үйл явдал дээр би тэгж хэлнэ. Энд амнасаа алдаагүй. Гэхдээ би тийм тухтай газар гэж хэлэхгүй гэхээр машин тэргэнд байж болно гэж би хэлэх гэж байна. Гэхдээ их тийм ноцолдсон бие билдэр их мундаг ерөнхийдөө тийм хүч талтай хүчтэй гэхээр тэр Хүчний байгууллагад ажилладаг хүмүүс байна. За бараг тийжилж болохоор тэр хөдөлгөөний байр ив зүй их мундаг байна л да. Гэтэ танаа хүүд уул нэг хөдөлгөөнтэй хүн их хөдөлгөөнтэй нэг хүнийг бол их ер нь бол их харгалцдаг. Гэтэ энэ дээр бол хоёр хүн байсан гэж би хэлэх гээд байна. Хоолоо. Би шууд л одоо машин дотор л одоо хоолойг нь тайл одоо их бочоороод байгаа. Хоолойг нь боосон л байна да. Машин дотор шүү гэхдээ. Эндээс бүр холоо. Миний холыг нь бодолцсон. Дэ бараг зүгчээр иших хэрэг нэг жоохон төвдөө газар байж мэдэх талтай. Төвдөө газар штэ. Тэ маш их сандралтай байна. Ерөөсөө их сандралтай. Ерөөсөө шавар намайг шалбааг юу ч таахгүй гişгсэн. Ерөөсөө л одоо юу хийж байгаагаа мэдэхгүй л явсан гэж хэлэх гээд байна л да. Би бол ерөөсөө тэгж л хувийн сэтлэр хувийн нэг тийм өш хонзонгоорч гэдэг юм. Тэр нь одоо гэр бүлийн гэмээр тийм ойр төрлийн холбооны улсуудтай хамааралтай буюу гэтээ тэр нь эмэгтэй хүнтэй ихээр байж болно. Би бол бодол чинь зөв юм байна да гэдэг зүйлийг хэлэх гээд байна. Миний онгод ч гэсэндээ тэгж хэлээд сүнс талаасаа ч гэсэндээ тэгж ирээд байна гэдэг. Гэхдээ тэр цаатлын тэр маргалдаан хоорондын асуудал бас нэг одоо юугээд хэлчихмээр юм. Тэр эмэгтэй хүн ер нь одоо суурн мөн гэж би хэл. Суурн мөн. Тэгэхээр тэр цаад эмэгтэй хүн эсвэл давхар амьдралтай юм. Эсвэл одоо цог хамт ингэ явдаг хүнтэй. Одоо жишээ нь одоо гэр бүл одоо би жишээ нь ингэ жишээ татаад хэлэхэд ч тийм ээ. Одоо нэг ихнэр одоо айлын ихнэр хүн өөр хүнтэй явж байгаад ингэ хооронд нь ингэ тааруулсан чиг юм шиг их нарийн холбоо. Гэхдээ тэр нэг энгийн биш. Миний дотор бодож байгаа юм байна уу? Маха зэмаа та. Хани нэрийн хэн гэдэг үлээ. Эрдэнчинг. Маха
Шанаганаа өөрөө тань бодсон хүн танаа хүүхдээс 1 юм 2 насаар ч гэдэг юм ерөнхийдөө жоохон ах トゥ байж болох уу? Энэ цагдаа сэргийлэхийн байгууллага гэдэг юм уу? Хүчний талаас хөдлөхгүй байгаа гэж хэлэх гээд. Тий, хөдлөхгүй. Маш их тийм хөдөлгөөн муутай. Энэ дээр би цаан хүмүүсийн оролцоо ихтэй гэж хэлнэ. Тэгэхээр би ялангуяа могоожилд энэ хэргийн учиг үнэхээр тайлагдана гэдэг зүйлийг би хараад байна. Одоо их тийм сайн хүн нэг сайн хүн өөрсдөж байна одоо бидэнд их тус болж одоо энэ хэрэг төвийг илэрхэд их нааштай байдлаж болох талтай юм а гэдгийг хэлээд байна. Тэр тун удахгүй нэг ирэх нөлөө бүхий хүн нааштай энэ хэргийг барьж авах гэдэг юм уу энэ хэргийн талаар тууштай үйлчлэх чинь нэмэр нөлөө болж болно гэдэг юмыг би хэлэх гэж байна. Нүрийн талаас ингэж хөдлөж та үнээр сэтгэлээ барьж байгаа. Миний нэрийг утгагүй хэлэрэн заяа. зөөгч барьж байгаа. Буруу явдалтай хүмүүсийн өмнө өстө шүдээ зууж байгаа чамаагүй бардан байж хаад хэлэрүүлэр. Би танд чадах чинийгээрээ тусалж байна. Баярлалаа. Та өстө олон юм хийж өгч чадаагүй гэж боддог. Тийм бодлоо гээх хэрэгтэй. Та үнэхээр тэр хүний сэтгэлд бол багтмаар хүн байж чадсан. Би үүнийг яг одоо хэлэхэд болно. Мөнх эрдний хэлсэн зүйл талигаачин гэр бүлийнхний сэтгэлийг маш их хөдөлгсөн юм. Хэрэг хийсэн бол ямар ч хүн байсан хэрэгээ үннээрээ хүлээж явах хэрэгтэй. Гэмт хэрэгдэггүй дугаасаа мэдж байгаа. Энэ гэмт хэрэг хийсэн хүмүүсийг тэр сэлэнгийн цагдаа нар бүгд мэдж байгаа. Өөрснөө хамгаалаад байгаа гэж би мэдж байгаа. Та нар хамгаалаад өстэй гэдэг нь би удаадараа хэлдэг байсан. Нэг бол биес тэрнээс нь баггүй. Зөмбөлтүүдийн өгсөн мэдээлэл маань гэрчүүдийн мэдүүлэг болон ар гэрээхний таамаглалтаа явцав тарж байлаа. Тиймээс тун удахгүй энэ хүн хэрэг илэрч гэмт хэрэгтнүүд хийсэн хэргийн төлөө ялыг авнуудад бэлтгэлтэй байна. Цагдаагийн байгууллагын энэ хүн хэрэг дээр анхаарлаа хандуулж Монголын төр, Монголын цагдаагийн байгууллага иргэдийн төлөө байж чаддаг гэдгийг батлан харуулна гэдэгт бид итгэлтэй байна. Нэвтрүүлгийн хамт олон ч энэ хүн хэргийг илэрх хүртэл тууштай явах болно. Тийм ээ, бид цагдаад итгэдэг, итгэсээрч явах болно. Манай түрүүлэгт хамтдаа байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Зөмбөлийн мөрдлөг үргэлжилсэн. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.